За өнөөдөр би та бүхэндээ дасгал хөдөлгөөний тархинд өгөх гайхмаар ач тусын тухай ярьж өгье гэж бодлоо. За дасгал хөдөлгөөн гэдэг эрүүл мэнд, бие организм, гоо сайханд маш хэрэгтэй зүйл гэдгийг одоо бид бүхэн хүнээр хэлүүлдэггүй мэдж байгаа тийм ээ. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа дадал болгоод дасгал хөдөлгөөнийг оруулж чадж гинүү гэдэг маань одоо хамгийн том асуудал болоод байгаа. За сүүлийн үед MRI-аар дасгал хийдэг хүний тархийг ингээд судалж шинжилж үзээд тархинд маш сайнаар нөлөөлдөг гэдгийг нь мэдсэн юм байна л да. За танд одоо ямар асуудал байна вэ? Унтаж чадахгүй нойргүйч гин үү? За тэгвэл дасгал хийгээд үз. Санаа зовоод сэтгэл санаа чинь тогтворгүй байвал дасгал хийгээд үз. Мөн одоо юу гэдгийг анхаарал чинь төвлөрөхгүй, ой тогтоолт муудаад байгаа бол шин санаа төрөхгүй байгаа бол аливаа зүйлийг хийх өсөл эрмэлзэл чинь одоо бага болцсон байгаа бол дасгал хийгээд үз. За бие барьдаг, сандардаг, мөн мэдрэлийн шин чанартай одоо огцом уур, ааш, одоо гинт уйлах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа бол дасгал хийгээд үз. Мөн стресс ихтэй байгаа бол дасгал хийгээд үз. За тэгээд таны хүүхдэд одоо хийх хүсэл төрөхгүй ч юм уу те хичээлээ их хүсэл төрөхгүй ч юм уу доктортой байж чадахгүй сурлага нь муудаад байгаа ч юм уу тийм асуудлууд байгаа бол дасгал хийлгээд үз. Хамтдаа дасгал хийгээд үз гэдэг энэ зөвлөгөөг одоо энэ тархинд өгөх ач тус маш их байдгаа гэдгийг гаргасан хүн зөвлөж байгаа байхгүй юу. За тэгэхээр яагаад гэхээр хөлсөө гаргаж дасгал хийснээр хүний тархи, хүний биед ялгарх ёстой одоо нөгөө серотонин гэдэг ч юм уу тийм ээ төрөл бүрийн одоо янз бүрийн хүний биед хэрэгтэй зүйлүүд ингээд ялгарч их болж байх хэрээр хүний тархи хөгжиж шинжлэгдэж өндөр гүйцэтгэлтэй болж дахин төрж идэг юм байна. Дасгалын одоо тархинд нөлөөлдөг ямар зүйлүүд байдаг вэ гэдгийг хэлээд явъя. За нэгдүгээрт нь болохоор стресс амархан орохгүй. Та ингээд өдөр тутмын амьдралдаа дасгал хийж дадал болгосноор стресст амархан орохгүй. За хүний тархинд ингээд нэг тийм сэтгэл хөдлөлийг хяндаг одоо тийм нэг тархины хэсэг байдаг юм байна л да. За тэгээд одоо дасгал хийхгүй ч юм уу ингээд биеийн хөдөлгөөн бага байх тусамд стрессийг хяндаг зүйл нь одоо ингээд агшчдаг, жижигхэн болоод идэг, жижиг болоод идэг. За тэгэхээр одоо урт хугацаанд та ингээд маш удаан ингээд стресстэй явсан бол таны одоо тэр тархины сэтгэл хөдлөлөө хяндаг хэсэг чинь жижигхэн болцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр та маш амархан уурлаж, маш амархан стресстэж одоо маш амархан гадны нөлөөнд автаж ингэж сэтгэл дундуур болдог гэсэн үг. За тэгэхээр тэрийг яаж ингэж одоо томруулах вэ гэхээр дасгал хийнэ. За тэгээд дасгал хийсний үр дүнд таны тэр одоо жижиг болцсон тархины хэсэг томорхоо гэвэл томордог. За тэгээд томорхоор барахгүй стресст амархан өртөхгүй болно, баргийн юмд бүр нурахгүй болдог гэсэн ийм бүр судалгаа байна. Тэгээд таны сэтгэл хөдлөлийг маш сайхан хяндаг зүйлээ томруулах хэрэгтэй байна. Тэгэхээр ингээ гол нь тогтмол дасгал хийж занших болчиход байна тий. Тэгэд тархинд төдийгүй ерөөсөө одоо нэг кортизол гэдэг нэг амархан тийм нэг стрессийн гормон байдаг юм байна л да. Тэр одоо стрессийн гормоныг багасгадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр стрессийн гормон багасхаар угаасаа биднэрт амархан муухай бодол төрөхгүй тий. Ингээд аливаа одоо сөрөг зүйлд амархан автахгүй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө стресст өртөх нь маш бага болдог гэж байгаа. За тэгээд ингээд стрессийн нөлөө, дасгалын нөлөө гэхээр одоо дасгалын үр дүн гэхээр мэдээж одоо бүр маш том зүйлүүд байгаа. Стрессийн нөлөө гэхээр бүх хүнд нь санаа зовн, айдас, түгшүүр, одоо сөрөг мэдрэмж, нойргүйдэл, өвдөх, зовох маш олон юм байгаа тий. Тэрнээс шалтгаалаад хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлгийг бид нэр одоо хэлүүлдэггүй мэдчихэж байгаа штэ. За тэгэнгүүт дасгалын үр дүн гэхээр сая би одоо хамгийн ихэнд нь хэлсэн штэ дасгал хийгээд за тэдгээр зүйлүүд чинь орно. Тэр дээрээс нь одоо сахарын өвчин, хорт тавдар гэдээ янз бүрийн хүнд өвчнүүдээс сэргийлэх алхам болно. Дараа нь цусны эргэлт сайжруулна, биеийн эсэргүүцэл сайжруулна, бодисын солилцоо сайжруулна гэд мөн сэтгэл санаа өөдрөг болох нөгөө серотонин ялгарч байдаг учраас одоо бүхэл зүйлд ингээд маш эерэг үр дүнтэй гэж байгаа. За стресс их байх тусам та маш сайн одоо эрчимтэй дасгал хийж эхэлсэн дээрээ гэсэн үг. За тэгвэл ямар дасгал хамгийн үр дүнтэй вэ гэхээр алхалт, хурдан алхалт. За ингээд удаан алхах биш. Ингээд нэг хурдтай алхдаг нэг дасгал байдаг штэ тийм амьсгаа жоохон ингээд ороод тэгээд ингээд нэг хурдтай алхдаг дасгал байдаг. За тэр алхалтын дасгалыг 7 хоногт 3-4 удаа нэг удаа хийхдээ болохоор 1 цаг орчим хийх юм бол
тархинд нөлөөлж үр дүн гардгаа гэж байгаа. Тэгээ хамгийн багадаа хэдэн сар хийхээр ойролцоогоор үр дүн мэдэгдэж эхлэх вэ гэхээр нэлээд хэдэн сар орно гэж байгаа. Нэлээд хэдэн сар зарцуулна гэж байгаа. Өнөөдөр ганц хийгээл маргааш өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Эсвэл 7 хоног хийгээл ингээд бас өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тууштай байна гэдэг бол хамгийн одоо чухал зүйлийн нэг ээ. За тэгээд алхалтаас гадна бас усан сэрэлт байж болно. Хоёрт нь болохоор та ингээд дасгал хийснээрээ амархан таргалаад байдаггүй, амархан ингээд ингээд өөрчлөгдөд байдаггүй биеийг бүтээж чаднаа гэж байгаа. Одоо жишээлбэл ингээл юу ч идсэн байсан хоолн шингэхгүй ингээл бие дүлдээл таргалаад идэг шалтгаан чи ерөөсөө юуны кортизол гэдэг зүйл юм байна шүү дээ. Эдгээрийн гол шалтгаан нь. Тэгэхээр кортизол гэдэг стрессийн гормон гэд байгаад байгаа. Тэрийг л ингээд одоо багасгах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэр стрессийн гормон танд их байх тусмаа л таны одоо нөгөө биеийн чинь өөх шатлалтын одоо тэр байдлыг удаашруулдаг. Тэгээд одоо идэх туршлагыг маш ихээр нэмэгдүүлдэг мөртлөө тийм нэг өндөр калоритой зүйл идмээр санагдуулдаг гэж байгаа байхгүй хамгийн гол нь. Тийм болохоор тэр кортизол гэдгийг багасгадаг дасгал хийх нь таны биед одоо тэр өөхлөлт бий болохоос сэргийлнэ гэсэн үг. Хоолндоо анхаарах нь одоо мэдээж зөвч гэсэн та энэ нөгөө кортизолын хэмжээ танд ямар нэгэн байдлаар их байгаа л ах юм бол идэх дуршил чи угаасаа байсаар л байна гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор дасгалаар түүнийгээ багасгана гэсэн үг. Ер нь бол хоолоос хойсноос илүү дасгал хөдөлгөөн хийсэн нь эрүүл мэндэд илүү аж тустай шүү дээ, тийм ээ. Одоо ингээд японочдын урт наслалтын бас нэг гол үндсэн зүйл нь болохоор юу гэдэг дасгал хөдөлгөөн байдаг. Тэгээ энэ хүмүүс айгүйх нөө алхаж идэг өглөө оройдоо. Би бас түрүүний бичлэг дээр илүү ярьсан алхаж идэг хүмүүс зөндөө их харагддгаа гэд ярьжсэн тий. За 3 дугаарт нь болохоор тархины төвлөрөх одоо хүний төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ. Төвлөрөх чадварын гол хүчин зүйл нь ерөөсөө допамины хэмжээ юм билий. Тэгэхээр энэ өөрийнхөө дуртай зүйлд анхаарал хандуулснаар таны одоо допамин ихээр ялгарч ингэж төвлөрөх чадвар сайжирч идэг юм байна л да. Тэгэхээр эсвэргээрээ ингээд сонирхолгүй зүйлээ харахаараа хүний допамин багасаж ингэж төвлөрөх чадвар нь буурж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр төвлөрөх чадварыг нэмэгдүүлэе гэвэл допамины хэмжээг ихсгэх хэрэгтэй болж таарж байна тий. Тэгэхээр яаж ихсгэх вэ гэхээр төвлөрөх чадварыг сайжруулдаг яах вэ? Эм бэлтгэлүүд бол байдаг юм байлээ л дээ. ADHD бэлтгэл энтер гэл зөндөө олон тийм бэлтгэлүүд байдаг юм байлээ. Гэхдээ бэлтгэлээс илүү дасгал хөдөлгөөн нь биед илүү эрүүл үр дүнтэй гэж байгаа. Дасгал хийсний дараа шууд төвлөрөх чадвар нэмэгддэг. Бүр нэлээд хитэн цаг бүр тэр нь тэгээ ингээ үргэлжилдэг гэж байгаа байхгүй. Тэгээд дасгал хийж явах явцад тэр төвлөрөх чадвар нь ингээ бүр гарч ирж байдаг. Тэгээд допамин нэмэгдүүлдэг дасгал гэхээр бас алхалт гэсэн үг. Хурдтай алхалт гэсэн үг юм билий. Дөрөвт нь болохоор ой тогтоолт сайжирдаг гэж байгаа. За ой тогтоолт сайжирдаг гэхээр мөн л адилхан алхалт гэсэн үг. За тэгээд хурдтай алхалт хийснээр одоо тухайн одоо хийж байх явцтай ч гэсэн ингээд таны ой тогтоолт одоо чэйжлэх чадвар ингээд сайжирч идэг юм аа. Тэгэхээр алхангаа ч юм уу, бүжиглэнгээ ч юм уу ямар нэгэн бие хөдөлгөнгөө та ингээд аливаа зүйлийг чэйжилж ингэж тогтоох юм бол 20% энгийн байдгаас 20% илүү хурдтай та цээжлэнэ гэсэн үг. 5-д нь болохоор зааш тогтун болдог. Энэ нь одоо зөвхөн Японд биш, одоо Финланд, Өмнөд Америкт хийсэн судалгаагаар батлагдсан зүйл юм билээ. Одоо дасгал хийдэг дадалтай хүн бусдыг шүүмжлэх, сөрөг хандлага гэх мэтийн зан ааш гаргаад байдаггүй. Харьцангуй бага байдаг гэж байгаа байхгүй юу? Энгийнээр хэлэх юм бол яагаад тэгдэг вэ гэхээр дасгал хийж хөлсөө ялгаруулж биеийн одоо дофамин, серотонин зэрэг ингээд эдгээр зүйлийг ингээд идэвхжүүлж өгснөөр тэр нь ингээд хүний биеийн бүхэл зүйлд ингээд нөлөөлж идэг юм байна л да. Тийм учраас одоо хүний сэтгэл зүй хүртэл ингээд тогтун тайван болдгоо гэсэн үг юм бил. Дасгал хийх дургүй хүмүүс байвал одоо яах вэ гэд ингээд бас нэг асуудал гараад ирж байгаа. Гэхдээ уг нь өөрийнхөө төлөө бол хэмээр л байгаа нь тий бид нар.
тийм хүмүүс бол яг хөө шууд ингээл гараал хэдэн цагаар алхаал ингээл амар хурдтай ингээд хийж чадахгүй бол ядаж гэртээ 3-5 минут ингээд алхалт хийж үзэх хэрэгтэй. Бага багаар. Тэгээ сүүлдээ цагаа нэмээд аяндаа ингээд бага багаар хийгээд ахаар нөгөөтгөө хиймээр ингээд хүсэл төрөөд сүүлдээ ингээд гараад алхаад хиймээр санагддаг гэж байгаа шүү. Тэгэхээр ерөөсө жижигхэн зүйлээс эхэлчих юм бол ингээд трийгээ бүр эхлээд ингээд дадал болгочих юм бол трийгээ багаагаар хийгээд улам ингээд ахиулаад их болгоод цаг хугацааг их болгоод байна гэсэн үг юм лээ. Болоод нь болохоор хүүхдийн сурлаг сайжирдаг. Гэт энэ болохоор Шведэд гаргасан одоо сургуулийн судалгаагаар нотлогдсон юм билээ. Биеийн тамирын хичээлийг ингээд 7 хоногт 2 ингээд ордог байхад нь тэр сургууль ингээд 5 ордог болгосон юм байна л да. Тэгсэн чинь 5 ордог болгосны дараа сурагчдын дүн ингээд эрс сайжирсан гэсэн байгаа. Тэгээ Америкч ч гэсэн ийм судалгаа бас адилхан хийсэн чинь үр дүн бас яг адилхан гарсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь болохоор зогсож хичээл хийх үед дасгал хийсэнтэй ижил тийм төвлөрөлт ой тогтоолт сайн байсан гэж байгаа. Энэ айгуу сонь. Тэгээд зогсож хичээл хийдэг тийм ширээ гарсан гэж байгаа байхгүй юу? Тим ширээнүүд одоо ингээд бас их дэлгэрээд ингээд тим ширээг авч гэртээ ингээд хичээлээ хийлэгдэг айлууд хүртэл одоо байдаг болсон юм билэ. Гол нь ингээд хичээл хийхэд зогсож хийсэн хүүхдийн тарих ядардаггүй гэсэн байгаа байхгүй юу гол нь. Тэр их сонирн байгааз. Энэ хитгэн зүйл ингээд зүйлүүдэд ингээд сайн нөлөөтэй гэсэн үг биш шүү дээ. Одоо тэрнээс гадна бүр зөндөө олон сайн нөлөө одоо эерэг зүйлүүд байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг IQ сайжирдаг, шин санаа төрдөг. Тэгээд ингээд одоо ер нь бол сэтгэл зүй хүчтэй болдог, тархины хөгшрөлт удаашрдаг, биеийн хөгшрөлт удаашрдаг, сурах чадвар сайжирдаг. Ердөөсөө ингээд бүхэл зүйлд эерэг үр нөлөө ихтэй байдаг учраас дасгал хийдэг дадалтай болорой гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь эдгээр дасгалуудыг одоо хэцүү дасгал ингээд хийхээр бидэнд ч гэсэн угаасаа ер нь жоохон ингээд залхуурах гэдэг штеп. Тийм болохоор алхах бол болж байгаа байхгүй. Жоохон ингээд хурдтай алхана гэдэг чинь ерөөсөө ямар нэгэн одоо дуртай зүйлээ сонсоод ингээд өөртөө цаг гаргаад нэг цаг ингээд нэг хурдтай алхаад хөлсөө гаргачих юм бол ядаж 7 хоногт 3 удаа тий 1 удаа хийхдээ 1 цаг гэсэн штэ тий. Ингээд хийгээд авах юм бол ямар ч байсан үр дүн гарнаа гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзъя.